ч би заавал босноо. Уйсан ч би заавал инээ. Итгэдэг амлэн чи яагаад эргээд над руу ирээдээ. Яагаад бидний үнэн ч үерэхлээ. Өнөөдөр гэнт дурсгай шидээ. Итгэдэг амраг минь чи яагаад эргээд над руу ирээдээ. Яагаад бидний хадуун хайрчин. Өнөөдөр гэнт над руу тимүдээ. Дорсон чи би заавал жаргам. Дорсон чи замаа би одоноо. Итгэдэг амлэн чи. Би ол ердийн л нэг багш хүн. Их сургууль багшилж байхдаа оюутнуудад амьдралын замаа олоход нь тусалж байна гэж бодож байсан. Гэвч би өөрөө амьдралын их сургуулийг төгсөх яагаад үгүй байснаа. Нэг л өдөр ойлгосон. Би Мая. Мая юу? Бүчи зүгээр үү? Би зүгээр. Хаста яасан гинэ? Хаста хүн бодоод атасы гэнэ ухаангүй. Юу гинэ? Яахаар тийм болд юм бэ? Хаста хүнд бодоод нэмж дугаар авч байгаа. Мая би одоохоо очлоо. Бүксүү сайхан болон заа. Би бүх хүчрийг би одоо ажилласаа гарлаа. Мая би одоохоо очлоо. Битгий сандар. Тэр үед хүүхэд байхасаа нөхөрлсөн ганц найзгаа бусдад буудуулан үхлүүд байгааг сонсоод учраалахгүй яаран сандран хэлсэн үг маань миний ажил амьдралаа өөрчлөх хамгийн анхны амлалт байсан. Юу хийж байна? Ганцхан би алчаа. Би тэдэнд итгэхгүй байсан. Би ахыг алдахгүй байсан. Нэг мөхөд галтар дөрөөс одод. Гацаа. Ослараха. Та зүгээр үү? Та зүгээр үү? Хөө яха. Та зүгээр үү? Чи юм бэ? Таныг харин ганцаараа үйлээд тахаар чинь тусламж хэрэгтэй болов гэж бодлоо. Чи нэр туслахаас өнгөрсөн. Дахиж хэдрээс босгоо. Танах ч өнгөрсөн юм уу те? Тэр газар дээр ганцаараа би авчлаа. Арай танах чинь манай багшийн найз нь биш үсттэй. Юу багшийн найз? Гүй манай алтан толгой багшийн найз нь хастаа гэдэг юм л да. Сая харин эвлэрч хүнд буудуудаад хүнд байх гэхээр би ирж байгаа юм. Та дүүн муу юм уу? Чи юу яриад байгаа вэ? Чи хүнтэй амдураад. Хөө яа. Май. Хастаа хүнд буудуулсан. Тийм ээ надад хинтэй буудуулсан дээ.
мэдгүй. Би өгч мэдгүй. Энд надад юу ч хэлэхгүй. Би одоо яах ёстой юм бэ? Эмчээ. Эмчээ. Юу болоод байна? Миний найз амнаас надад үзтээ эмчээ. Энд чи та яагаад дуугаа зогсоод байгаа? Би нүхэн жаах зүйл авсан. Юу болоод байгаа юм бэ? Ахяас удаж байна те. Нилээ арга болчлоо шүү. Миний эрдэм намтай хүн болох ч өнгөрөө болтой хөрх. Яаси чигчээд ойлгохгүй юм уу? Хичээл үү? Хичээл ойлгох байдаг. Би угаасаа онц сурдсан шүү дээ. Ямар бурбаа бэлгүй байгаа шүү дээ. Харин тэр хичээл заах хүн маань хэцүү байдалд орчлоо да. Өдрийн ах хэлэхдээ хүн алсан хүн луутал нь 10 жил чангас бод гэж байгаа шүү дээ. Чи одоо юу яриад байгаа юм? Юу 10 жил? Хин 10 жил суух гээд байгаа. Хинбэ тий багш найзаа алдсан биш үү сая? Чи юу яриад байгаа юм бэ? Яаж юм бодож чадчихна? Манайх юусоо тийм хүн биш цаа. Хэрвээ багш найзаа алаагүй байсан бол сая эмнэлэг дээрээс цагдаа нар яагаад багшийг аваа явчихж байгаа юм? Тэгсэн ч гэсэн өдөр нь хичээл намаа зарчаад шүнэн хатуур явж хүн даалдаг хүмүүс байдаг шүү дээ. Кинон дээр харсан биз дээ. За чи бити тэнхтэй дээ зөө. Түрүүн тэнд найзаагаа өнгөрснийг мэдээд зочролд ороод тэгэл эмчиг байгаа үсттэй. Үгүй ээ. Чи тийм биш байхгүй юу? За эмч багшийг найзаагаа алсныг мэдэнгүүт багш тэрийг мэдээд боцсон байхгүй. Чи намаа мэдэрээ заяа. Чи ямар тийм ийм юм ойлгохгүй юм бодоод үзэлтэй. Хүн болгон зочролд орохдоо эмчиг боож ургаагаа тавиад эмнэлэгч ажиллах нь олдохгүй заяа. Хоёрдугаарт эмч хүнийг боож байгаа юм чинь найзаагаа алчиж магадгүй шүү дээ. Яа, чи яа балер юм ярьд юм бэ? Би чамайг юм хачаа чин балер яриадсан чи хат хэлэн заа юу? Хэлгэлгүй юу? 10 жил суугаад гарч иртлээ хаач байсан. Юу нэ? За явъя. Миний энэ муу би өдрөөх тусамд ордоол байх. Эмч нарын хэлдгээр хатгшаа эмчилгээнд яваад үзвэл дээрдэх болов. Мохин дол мэдэгдэж болохгүй. Хөөх юм намайг хор тавдар тусчихсан гэдгийг мэдвэл сэтгэл дээр унаа цүмэд болох байх. Ямар ч байсан хоёр хүүхдийнхээ хорин найрыг хий. Тэгээд аажимдаа ажил төрлөө өргөндөө хариуцуулахаар ятгаж зөвшөөрүүлчих юм бол тэр эмчилгээнд нь яваад үтсэн ч яах вэ? Одоохондоо тэдэнд хэлээд юу? Шүүрэ зөвлөө. Нэг хүн уцаар ярих гэж. Нэрээ хэлсэнгүй. Таны охины талаар чухал зүйл ярих гэхээр наваад ирлээ. Охины талаар юм ажиггүй. Байна уу? Чумд уу? Чумд сонсож байна. Юу болсныг дуулсан л үсттэй. Чи хэн бэ? Миний хэн байх нь чамд хамаагүй. Охинд чинь одоохондоо ямар нэгэн зүйл тохиолдоогүй. Гэхдээ чи ухаантай л байгаарай. Эхний сануулга шүү. Чи хэн бэ? Юу яриад байгаа юм бэ? Миний юу ярьсныг чи өөрөө бодохгүй ойлгомжтой. Охиндоо хайртай юм бол ухаантай л байж үзээрэй дээ. Чүмүсаа хүүгийн группийн ноён ерөнхий зөвлөл чүмдгүй. Байна уу? Байна уу? Байна уу? Энэ юу болов? Чи ямар ч байсан саяын дугаар хаанаас хэн яаж олж авсан дугаараа гэдгийг олдохдоо. Ойлгов уу?
Чийж. Маятай дургу хабар. Энэ маяг нэг юу болж байгааг мэдээд хэмэрэн шүү. Мэдлээ. Танад мэддэгтэй. Та надад саяын ярьсан хүн юун талаар ярьсныг хэлж болох уу? Явж ажлаа. Чамд хэлэх нь байтугай би тэрийг өөрөө өчийн болохгүй байна. Ямар ч байсан энэ нэг сайн юм сүргэх дохио бишээ гэж би бодож байна. Цагаар олчихж. Энэ хэд ер нь яагаад ярихгүй байна? Арай мөглөгнүүд чинь бүтлэг үлдчихсэн юм биш үсттэй. Энэ бүхнийг би уг нь маш сайн бодож төлөвлөсөн юмсан. Хэрэг бүтлэг үтсэн бол бүх хэргийг тэр муу хоёрт дохоод өөрөөгөө цэвэрхэн авч үлдэхээс өөр замгүй. Хэрэг төлөвлөсөн ёсоор болсон бол Ширван би шаагсан брошиг эд баялагтай болох нь битгэл бүтлгүүтсэн байгаас тэр хоёрыг би яах гэж өдий хүртэл тийчээ. Гэтэл тэр монаг вахар энэ хараажлаас ч залхлаа. Ихнэр хүүхдтэйгэн эрхэж амьдармаар байна гинэ. Халнаач вак. Тэр монаг намайг шантажлдаг хин энэ ажлыг хийчихэд энэ бизнесээс гарна хэлв. Хөөж байж л гарна да чи. Ширван хинч тэгж шантажлдаггүй. Энэ тэнэглаг харин тэрнийг дагаж савсгах үед. Агуны намаа нагваг би нилээ хол явах байх гэж бодож байсан. Холс төрт хүртэл оруулах гэж бодож байсныг минь яа. Гэтэл хол хуцдаг хөлөг байжээ. Хайрч цаг хугацаа минь. Цагаар явчихдаг. Биний ер нь яагаад ярихгүй байна? Арай мөглөгнүүд чинь бүтлэг үлдчихсэн юм шиг байна. За юу болов? Байна. Дарга баалраад байна. Наагвах нөгөө залуу гэж буутцаа. Гэхдээ чи тэгээ усандээс юундаа сандраад байгаа юм? Гэхдээ сандарсан ч юм алга л та. Би зүгээр юм болоо гэж төсөөлөв юм аа. Зүгээр л зодхон болов гэж утсан чинь наагвах буутчаад юу ч хэлэхгүй яваад өглөө. Тэрийг бид нөгөө залуу зөөж хотоо цахад хөнгүү газар ачаад явж байна. Гэхдээ тэгээд тэр нөхөр чи яг угсан уу? Угсан байхаа. Зүрхэн тушаа гацсан бууцсан юм чинь. Тэгээ маш их цусалцсан. Бүр машин заваартуул ажиллаа. Дөнгөн дангал амьсгаатай байсан. Гөлөг минь. Тэгээд усан эсхийн тэгээ сайн шалгахгүй яасан юм. Дарга тэгж буудуулсан хүн байтугай бурханч босч ирэхгүй. За тэгвэл яах? Бог нь яасан. Боо. Гүмитгүй. Юу би сандраад харин гөлөг минь аа. Бог нь олоогүй бол бас хонгойг нь олоогүй гэсэн үг үү? Техник нь новш. Чи юу нь яахаараа ингэж дандаа дутуу юм хийж идэх юм бэ аа? Тэр бууцсан газар нь очиод уг нь хангатад сайн хайгаад үз заа юу? Олдохгүй тэр нагаагаас асуу. Гөлгөнүүд. Яс таавар нэр. Чаг.